Дандаа морьгүй. Морьгүй дандаа гадаа. Манай Монгол автобус тэр бүгдтэй. Анхтаагүй. Өнгөн натэр. Монгол хүн ирчээд байгаа чи наад нэг толгойн харчихгүй. За, сайн та. За. Энийг мэдээ жилийн өмнө юу яасан гэж. Нэг Монголын таньд солонгостой баярлалаа бэлгэр өгсөн гэж. Тэгээ би зөв Чежүд рүү яваад Чежүд очиж нэг мэдээ хэлж болоод тэгээд энд ирсэн Чежүд рүү. Тэгээ миний мэдхийн 6 жил болж байгаа юм. 6. Тэгээ надыг ирэхээс өмнө 2-3 жил байсан. Тэрнээс өмнө Чежүд рүү байсан. Тэгэхээр энэ нэг солонгос тэрийг үзээд 10 жил болсон байна. 10 жил болохтой ерөөсөө гадуур дотор гүйж байгаагүй. Бас хашаа дотор ингээд болчихдаг. Монгол дураараа тэр том талбайтай асуугаа ураагаад сайн үжигдэг байсан. Их дураараа тийм явж идэг байсан. Алтар азар юм бүр ингээд. 10 жил хашаалаа. Одоо би энэ байдлаа бүр дасаа зогцсон. Одоо энэ хэмжээр Монголд аваачлаа гэж одоо Монголын очоод амьд гэхээр хэцүүлтэй байна. Энэ амьд бүр тас. Одоо 10 жил энэ одоо хүн дээр хараагаагүй зайлгүй бүр ингэ. Төсөө засуулаагүй ч гэсэн морь шиг болсон шүү дээ. Морь болсон. Нэг ч удаа хүн дээр харааж үзээгүй. Эднийх юу яадаг гэхээр энийг зөвхөн гүүнүүдээ азарган гарах болж ийн үгүй очиж өндөрлүүлдэг зөвхөн. Тэгээ өндөрлүүлчих. Тэгээ нэг гүүнүүд нь азарган гарахаар болцсон байх юм бол нөгөө гүүнүүдээ урдны азарган ингээс ачиж авч яваад байж гişгүүчээд байдаг шүү дээ. Манай хүмүүс ерөөсөө тийм л үг хүсдэг. Ингэж хүрдэг. Нэг ч удаа хараач байгаа. Тэрэнд ажиллаж Монгол залуучууд нэг өдөр институтыг байхгүй байсан гаргасан гэж. Яг энэ гүнүүдийг нэг удаа гişиг хөрөх юм. Тэгсэн чинь гаргасан чинь манай зүгээр гараад энэ хашаа дотор хар ухаар хөлнийхээ уртаар давхаад гүнүүд эсвэл гараад очиж байгаа юм тусаад амар гэж хэлсэн. Нөгөө уртааны мөчийг хийх амар наалж ирдэг шүү дээ. Тэр шиг ингэж наалж ирэх чинь хар утаа. Яг хөлтөг оролцолтоо хүрсдэг. Хэд удаа тонгоч бүрч унсан гэж. Тэгэхээр за бүлээн одоо бүх гიშхээсээ илүүтэйг нь гадуур бүү чарайх юм. Өсөл мөрөд болсон. Тийм. Монгол тагшин байгальд ч анцаараа их дураараа адуугаа ураагаад тавьдаг байсан. Азар хэцэг мал зээл. 10 жил болж байна. 10 жил болж байна. Тэнийг Монгол нөхөрлөлтний солонгост баярлахтаа биелүүлсэн гэж байна. Тэгээ одоо баярлсан сэтгэлч нь одоо хаа Монгол солонгост гэдэг юм бэ? Юу болсон? То болмоор юм. Гадагшаа ингэж нормал биелүүлж ингэж эдний бүх амьдаар тамилцсан байгаа шүү дээ. Болмоор энэ одоо ингээд жилийн 4 өдөр дотроос энэ дотор байдаг шүү. Миний мэдхий яг л энэ байсан юм дээ. Эндээс юусаа гардаг. Нар хааганц нэг энэ рүү нэг орцсон байт. Ерөөсөө энэ хөндлөлт байна. Би нэг хаяа ирсэн хөрх энэ жоох илж таарчлаа гэсэн юм. Үгүй ээ. Монголчууд байхдаа энэ хөрх
Гэсэн найз цааш. Амар дуртай юм бүр надад. Энэ содоос студийн таахгүй манай энэ хэдэн Монгол ажилчид л хөө би бөөцөлт өгсөн. Тэгээд бүсүнсийн заримдаа ингэ хөл мөхлийн ингэ шааж сууж ууртах гэж байгаа юм гэсэн өөртөө. Өөхөө яалтар сайхан. Одоо энэ тохиолдож байгаа. Ямар насандаа хийсэн үйл явдлуудээ Монгол дураараа энэ сайхан тавтай хатууга хураагаа сайхан явуулчихсан. Ацуг явуулж. Нэг хотлаа хөөрхтэй явуулж өгсөн нөгөөх нь ингэ зовлон болчих. Тэгээ би одоо бодтыг энийг наашны явуулсан эзэн бол энэ бол нэг чагалтай байх байгаа гэж. Мөргөдөг энэ мотор эдгээр монтын үнэхээр нүрийн сүл талбарч байдаг. Хямар сүл тэгээд мөрөг болсон тийм манай хичнээн дэглэж хайрч хамгаалж өгдөг үлээ. Гэсэн чи тэр юм аавчаад ингэ өгцөн. Би энийг асуусан байхгүй солонгос хүнээс нь. Энэ азраа надад зарчих гэсэн чи би тэгвэл 2 ог өгсөн шүү дээ. 2 ог гэдэг нь манай монголоор бол 220 сая юм да. 220 сая. 2 ог өгсөн шүү дээ. Би одоо мөнгөтэй байсан бол 220 саяг шууд өгөөл авлаа. Авал авчаад Монголд авчиж тавьчмаар. Таанч мөнгө байхгүй даа. Байлгыг барьж өгөөд чи би энийг таанч өгөхгүй даа. Ясын дээр манай энэ чинь бол одоо ямар нэгэн тийм буртны удам өгшөлтэй азар бол биш шүү дээ. Зүгээр нэг азар. Зүгээр нэг азар байхгүй. Тэгэхэд одоо Монголын амар буртан азарнууд бөмбөж байгаа 220. Тэр мөнгө ч хамгийн гол нь мөр гэдэг энэ адуу гэдэг юм ингэж байлгаж байгаа юм жоохон бодлоо. Мөнгө ч одоо ядаж ганцаар нэг нэг жижиг хашаанд гүйлгэж юм байна шүү дээ. Юусе гараа. Шидэм ингэж хийдэг. хоол хийжээ тэгээд юусе наад юугаараа өгөөд. За баярлалаа. Монголд очиж чиний мэндийг хүрнэ.